Самбайцгаана уу, нэгэн байна. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ энэ постерыг хамтдаа хийх болно. 2024 он маань дуусахад 49 хоног үлдсэн байна. За бүгднгийнх нь гаргасан шийдвэр нь биелэгдээд явж байгаа хаа гэж бодож байна. За энэ постерыг харах юм бол 49 хоног гэдэг нь болохоор модныхоо хойно нь гараад жоохон гоё харагдаж байгааз. За энийг болохоор нүккитагги буюу бүгдээрээ модыг нь цоолсныхоо дараа ард нь 49 гэсэн тоогоо оруулаад хийдэг байгаа. За гэхдээ өнөөдрийн хичээлээр Blend Deep гэдэг Photoshop-ийн нэг жижигхэн түүл. Гэхдээ энийг л мэдчих юм бол маш олон зүйл дээр ашиглаж болохоор маш олон цагийг хэмнэж болохоор тийм түүл байгаа. За миний хувьд болохоор энэ жилд мэдсэн. За энийг айлэрт мэдгүй явдаа гэж маш их тэгж бодсон байгаа. За та бүхэнд Blend Deep-ийн талаар тайлбарлаж бас яаж хийх талаар зааж өгье. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. Кажа. За өнөөдрийн хичээлээр болохоор энэ постерыг хамтдаа хийж үзэх байгаа. За харах юм бол энэ 2024 онд дуусахад 49 хоног үлдлээ гэсэн постэр байгаас. За харах юм бол энэ 49 гэдэг том маань модныхоо араар ороод илүү жоохон дизайны мэдрэмжтэй юм шиг харагдаж байгаа. Иймэрхүү загварыг болохоор иймэрхүү мэдрэмжийг болохоор маш олон постэр дизайн дээр хийдэг байгаа. За миний энэ постерыг харах юм бол за миний яг толгойн хойно одоо текст нь ороод бас жоохон гоё харагдаж байгаа гэж бодож байна. За энийг нэвчлэн яаж хийдэг вэ гэхээр main object-ийг болохоор select-лээд тусад нь одоо layer болгож үүснийхаа дараа үндсэн layer-ийнхаа ард нь текстийг оруулаад хийдэг байгаа. За бүгдээрээ хамтдаа хийж үзье. За энэ бүгдийг групплээд background-ийг болохоор Ctrl-G гэдэг хуулаад за одоо main одоо background зургийн нүдийг нь халуулах чи. За бүгдээр хуулсан зураг болохоор select руу түүл рүү очих юм бол за select-ийг сонгосныхоо дараа бүгдээрээ энэ мод хэсгийн юм уу ямартаж ингэж select-лж өгдөг байгаа. Select-лснийхаа дараа Ctrl-G гэдэг copy хийсний дараа за харах юм бол зөвхөн энэ мод хэсэг нь ингэж одоо тусад нь копи хийгдсэн байгаа харж байна. За түүний дараа болохоор ингэн за 49 гэдэг тоогоо бүгдээрээ бичээ л да. За 49 гэж бичсэн байна. За түүний дараа болохоор ингээд модныхоо ард нь ингээд ороод яаж байгаа гэхээр энэ мод болохоор дээр нь ингээд гаргачихж байгаа гэсэн үг. Тэгэх юм бол 49 гэдэг тоо маань илүү жоохон ингээд хоёр. Энэ нь бол иймэрхүү маягаар main subject-ийг хуулж авчаа дараа нь текстийг нараар оруулаад бичдэг ч гэсэн байна. Постерыг ч гэсэн ингэж хийдэг байхгүй. За өнөөдрийн зааж өгөх арга болохоор 5 секундэд энэ постерыг хийх боломжтой байгаа. За хамтдаа хийцгээе. За яах вэ гэхээр main poster байгаа шүү дээ. Main poster байгаа. За дээр нь болохоор 49 гэдэг тоогоо бичсэн байна. За түүний дараа болохоор энэ чинь за та бүхэн 5 секундэд эхлэн хэлж чинь шууд хийгээд үзвэ дээ. Ингээл болоо. За харах юм бол 49 маань модны цаагуур орцсон. Аврах хүмүүстэй. За энэ нь ямар түүл юм бэ? Яагаад ингэж вэ? Blend Deep гэдэг нь яг юу юм бэ гэдгийг та бүхэн тэгвэл би тайлбарлая. Тэгээд дараа нь хэрхэн ашигладаг талаар ч гэсэн тайлбарж өгье. За бүгдээрээ шинэ ингээ layer нээсний дараа энийг зураг оруулаад ирсэн байна л да. Color-ууд байна. За тэгээд түүний дараа болохоор за энэ чинь нэг gradation өнгөтэй өнгийг зурчий. За тэгээ энийг зургийнхаа доор нь оруулчихъя. За яаж гаргаж ирсэн бэ гэхээр бүгдээрээ зурган дээрээ зургийнхаа текстнийхаа name-ийнхаа ард нь болохоор маузаар хоёр тогших юм бол layer style гэдэг хэсэг гарч ирнэ. За тэрний дараа энэ байна Blend Deep гэж байгаас. За энэ чинь ийм хоёр өнгө байгаас. За энэ нь ямар учиртай вэ гэхээр эхнийх нь болохоор эхнийгийг нь бүгдээрээ ингээ хөдөлгөөн үзье л да энэ. За яах вэ гэхээр хөдлөх юм бол хамгийн тод өнгөөсөө эхлээд устж байгаа бүгдээр харж байна. За харах юм бол ингээд устж байгаа. За цагаан талаас нь бүгдээрээ татах юм бол хамгийн гэгээлэг өнгөөс нь төрүүлж устгах байгаа. За энэ нь бол ийм гэсэн үг байгаа. За бүгдээрээ болохоор энэ зургаа бүгдээрээ gray scale болгоё л да. За тэгэх юм бол gray scale болгосныхоо дараа сайн blending EP-г ашиглая л да. Тэгэх юм бол саяны хамгийн одоо dark буюу илүү жоохон гүн өнгөөсөө эхлээд устж байгаа байхгүй. Саяны өнгүүдийг харах юм бол хамгийн эхлээд гүн өнгө нь энэ байгаас хар өнгө. За дараа нь
За ингээд устж байгааг бүгд харж байна. За тэгээд цагаан луугаа ингээд дараа устж байна. За энэ цагаанаас нь устгах юм бол хамгийн эхлээд энэ цагаан өнгө нь устаад тэгээд дараагийн арай илүү саарал өнгүүд нь устж байгааг харж байна. За энэ бол ийм зарчмаар устдаг гэсэн үг байгаа. За энэ хоёр дахь биш дээ. Энэ underlying layer нь болохоор ямар хэсэг юм бэ гэх юм бол за бүгд харах юм бол ингээд дарж байгаа жийлээ. Тэгэх юм бол яаж юм. Миний одоо байгаа энэ layer байгаа шүү дээ. Энэ layer хэрэгжилж байгаа энэ зургийн маань доотлын layer-ийн хэсгийн хамгийн одоо гүн өнгөөс нь эхлээд устж байгаа. За юм бол gray. За харж яаж юм. Дээд layer-ыг би сонгоод дээдлийн зургийг хийж байгаа ч гэсэн хамгийн дээд яг доотлолт нь байгаа layer нь байгаа зурагтай хослолж ингэж ажилладаг гэсэн үг байгаа. Тэгэхээр за цагааныг нь устгах юм бол доотлынхын зургийн маань хамгийн гэгээлэг өнгөөс хар өнгө рүүгээ илүү ингэ устдаг гэсэн үг байгаа. За энийг мэдчих юм бол маш олон зүйлээр ашиглаж болохоор байгаа. За бүгдээрээ харъя л да. За одоо энэ чинь нөгөө ийм зураг байгаа. За бүгдээрээ энэ модны артлын текст энэ модны арт нь болохоор текст оруулмаар байна шүү дээ. Тэхийн бол одоо энэ модыг одоо нэг хүртэл нүггидаки буюу main subject-ийг авахд болохоор жоохон ярвигтэй зураг болчихж байгаа. За энэ зураг анхандаа энэ юм жижиг зураг байсан. За би тэгээ AR болохоор дүүргсэн байгаа. За одоо энэ хоёрыг нийлүүлээд Ctrl E буюу энийг нэгтгэчихье. За нэгтгэснийхаа дараа текст бичил та. T үсгийг дарах юм бол текст бичиж болно. За түүний дараа за 40 хоног гэж бичиж л та. За түүний дараа болохоор би энэ текстээ болохоор энэ модны араар оруулмаар байна. За тэгэхэд болохоор яадаг вэ гэхээр за одоо энэ зургаа сонгосны дараа хамгийн их нь одоо бодох хэрэгтэй гэсэн үг. Саяны зааж өгсөний дагуу дарах юм бол энэ чинь одоо хамгийн гүн өнгө бас ингээ гэгээлэг өнгө байгаа шүү дээ. За энэ текстийга дарсны дараа хамгийн одоо гүн өнгийг ингээ даръя л. Тэгэх юм бол энэ болохоор энэ одоо яг миний сонгосон байгаа layer-ийн өнгийг нь алга болгож байгаа шүү дээ. Харин бид нэр болохоор юу хийх гэж байгаа вэ гэхээр арийнхаа өнгөний хамгийн одоо гүн өнгө буюу илүү dark өнгийг нь алга болгочул болно гэсэн үг. За харъя да. Ингэх юм бол яаж ийн хар өнгө нь илүү устдаад за одоо ингээд цагаан луугаа ингээд орж байгаас за яг тэр хар өнгө устдах хүртэл авааччих юм бол ингээд болчихчих гэсэн үг. За одоо иймэрхүү цагаан илүү устцсан байгаа үед болохоор яах вэ гэхээр энэ хэсэг дээрээ бүгдээрээ цагаан устдах хүртэл аваачсныхаа дараа энэ чинь нэг хоёр сум байгуус за Alt дарах юм бол за энэ 104 хүртэл болохоро бүх одоо dark өнгийг нь устгаад за Alt дарж байгаа чирх юм бол 104-өөс 123 хүртэл жоо пүдрөөггүй буюу зөөлхнөр устгахна гэсэн одоо Photoshop-ийн амлалт юм. За түүний дараа бүгдээр харах юм бол ингээл амархан. Ийм маягаар болохоор амархан ингээм постэр хийх боломжтой байгаа гэсэн үг. Яг уу ихэвчлэн нь болохоор за та бүхэн дахиад нэг гүйл дэв зааж өгье. Одоо бүгдээр иймэрхүү зураг хийхээр бол эхний ээлжинд энэ Chinese гэдэг хэсэг байдаг та. Одоо энэ бол энэ зураг чинь blue, green, red гэсэн RGB өнгөөс бүтэж байгаа шүү дээ. За тэгвэл эхний ээлжинд бүгдээр ингэж зураг харсныхаа дараа энэ нэг хүртэл ингэ дараад үзээрэй. За энэ өнгүүдийг дараад юуг нь харах юм бэ гэхээр main object артлынхын background хоёр нь одоо хар одоо green цагаан хоёр энэ хоёрын өнгөнийх нь одоо тусгаарлал нь хэр хоорондоо ялгаатай байна гэдгийг нь харж зүгээр гэсэн үг. За энэ наадлын хитрхи хар цаадлын цагаан байгуус одоо green өнгө нь илүү одоо blue өнгө нь илүү одоо наадлын обжект нь хар цаадлын цагаан ингэж хоёр тусаарлагдж байна гэдгийг бүгдээрээ мэдээд авчих. Мэдээж авсныгаа дараа буцаад RGB дээрээ дарсны дараа layers руугаа очоод заяа. Сайн бүгдээрээ blue өнгө илүү байсан шүү дээ. За түүний дараа болохоор 49 хоног руу очоод за blend deep өгөхөөс өмнө харах юм бол blend deep-ийн хажууд өнгө байгаа. Яг ижилхэн саяны өнгө байгаа. За blend deep болохоор автомат gray гэдэг буюу одоо саарлаас харлуу өнгийг автоматар ингээ устгадаг байхгүй. Тэгхгүйгээр саяных чинь blue өнгийг нь сонгосны дараа бүгдээрээ энэ хэсгийг ингээ сонго. Тэгэх юм бол маш амарханаар ингээд цолцож гэнэ гэсэн үг. За энэ яагаад тэгж байгаа вэ гэхээр сая бүгдээрээ энэ channel хэсэг рүү орчих юм бол blue өнгө нь энэ main object арийнхаа одоо background хоёртойгоо илүү жоон тусгаарлагдахаар өнгө байсан шүү дээ. Грей өнгө гэж бодох юм бол за тэгэл амарханаар бөөнөрөө иймэрхүү маягаар одоо амархан ингэ шууд цоолж чинь гэсэн үг. За одоо энэ RGB өнгөө сонгоод буцах юм бол за дахиад хийж үзье л да.
За бүгдээрээ channel X руу очоод blue өнгө, gray өнгө, red өнгөнийхөө аль нэг нь ямар тач одоо энэ red болохоор арай боломжгүй уус. За арийн background бас main object хоёр нь жоохон хоорондоо тусгай өнгө нь болохоор яг ингээд гоё салахгүй байна. За blue-аас gray-аас болохын гэхдээ blue өнгө болохоор илүү одоо хар өнгө, цагаан өнгө хоёр илүү ингээд тусгаарлагдаж байгаа. За энийг мэдээд авсныхаа дараа RGB-гээ дарсны дараа бүгдээрээ энэ 49 гэдэг дээрээ 2 тоосны дараа gray өнгө биш blue өнгөийг сонгосны дараа энэ дээдлийнх нь болохоор одоо миний хийж байгаа 49 хоног гэдэг зургийн маань өнгийг нь багасгах шүү дээ. Харин доотлынх нь underlying layer нь болохоор доотлын зургийн хамгийн одоо өн буюу илүү dark өнгийг нь эсвэл гэгээлг өнгийг нь төрүүлж устгах уу гэдэг хэсэг байгаа шүү дээ. За бүгдээ dark өнгийг нь сонгох юм бол бүгдээ blue сонгосон байгаа шүү дээ. Тэгэх юм бол за энэ устгах хүртэл аваач яад окей дарчин. За тэгэх юм бол яаж вэ? Маш амарханаар 5 секундэд хийх боломжтой уус. Ийм амархан. За энийг өөр ямар үед ашигладаг бэ гэхээр за одоо бүгдээр нэг иймэрхүү нөгөө лого мого бидэн штэ иймэрхүү ингээл оруулаад ирдэг. За эсвэл хүмүүс ингээл лого явуулсан чинь PNG-гээр биш ингээд оруулсан байна. Одоо тэр үед та бүхэн хамгийн дөрөнд болохоор энэ логог хэмжээний байршуулмаар ивэл хамгийн дөрөнд юу боддгоо. Яасан энэ цагаан өнгийг устгахтэй шүү дээ. Тэгээ хүн болгоны устгадаг арга байгаа л да. Эсвэл баллуураа дараал энэ magic баллуурыг сонгосны дараа цагаан өнгийг шууд арилгасан ч болно. За эсвэл хамгийн дөрөнд хүмүүс яадаг вэ гэхээр ингэдэг. За одоо энэ логогоо сонгосныхоо дараа энэ layer blending байгаа. За энэнийхээ болохоор энэ ихний энэ гурван хэсэг болохоор цагаан өнгийг нь ихэвчлэн алга болгодог байхгүй юу. За ингээд одоо яг таарах тохирохыг нь эхлээд ингээд чийж үздэг баг. За энэ нэр нь болох юм байна да гэдэг ч юм уу ингэж авдаг байх. За энэ ихтэй зарим үедээ артлынхын background нь өөрчлөгдөг үед болохоор өнгө нь ингээд дагаад өөрчлөгдөд байдаг байхгүй юу. За гэхдээ ийм цагаан өнгө амар амархан цагаан өнгийг алга болгохын тулд бүгдээрээ сайн нэг өнөөдрийн blend deep-ийг сурахад болно гэсэн үг. Ашиглахад болно гэсэн үг байгаа. За blend deep руугаа орсныхоо дараа шууд хамгийн ихний core layer-ыг шууд цагаан өнгийг нь шууд алга болгох юм бол шууд цагаан өнгөд нь устчихж. За тэгээд энэ хүртэл хэмжээнд аваацсныхаа дараа ингээд болоо. Яг одоо main одоо сайн оруулж ирсэн логоны үндсэн өнгийг нь авч үлдэнгээ хийчих жоос. За түүнийхээ дараа blend DPS ингээ өгөх юм бол бүр ингээ илүү гоё болдог байгаа. За яг түүнтэй ижлэх нь одоо ижлэх ийм логонууд шүү дээ Coca-Cola-гийн PNG-гээр өгөөгүй PNG болгож өгөөгүй байх юм бол за улаан өнгийг нь алга болгоход болно шүү дээ. Тэгэх юм бол blend DP-ээр л дамжуулаад илүү улаан өнгө гэхээр илүү цагаан өнгө Coca-Cola гэдгийг нь авч үлдэхийн тулд илүү dark өнгөөс нь илүү ингээд татах юм бол амархан устчих. За ингээл үндсэн логогоо ингээд татаад авчих боломжтой гэсэн үг. За мөн ялгаагүй өнөөдөр хийсэн постерыг өнөөрөө харах юм бол энэ 49 хоног гэж байгаа. За 49 хоног үлдлээ гэж байгаа шүү. Тэгэх юм бол мөн ялгаагүй би яасан бэ гэхээр за энэ зураг байгаа шүү. Энэ зургийнхаа channel X руу н очоод за ингээ харчин. За илүү арийнхаа энэ модтой энэ хэсэгтэй энэ хэсэг хоёр нь хоорондоо тусгаарлагдчихж байгаа өнгө нь аль вэ гэдгийг ингээ сонгочихно. За gray нь бол биш байна. Blue биш байна. Red бол арай илүү жоохон dark ардлын цагаан gray хоёр ингэж ялгагдж байна гэж харсныхаа дараа за бүгд red-ийг сонгоно шүү дээ. Тийм учраас 49 гэдэг текстээ дахиад биччихье бүгдээрээ. За 49-ийг сонгосны дараа энэ дээрээ маус хоёроо дарах юм болвол энэ чиний одоо red-ийг сонгоно өнгөө. За тэгээд доотлынх нь layer-тэй би хослуулах гэж байгаа учраас underlying layer-ийг жоохон хөдөлгөнө. За тэгэх юм бол яаж юм? Ийм амархан хийх боломжтой. За тэгэл энэ модны ард орсон юм шиг мэдрэмжтэй болчихж байгаас. За бүгдээрээ энэ чинээ энэ тэрийг хуулаад аваад ирье. За ингээл болоо.
иймэрхүү мэдрэмжээр за Blend EP-г маш олон зүйлээр ашиглаж болдог байгаа. За өнөөдрийн хичээлээрээ Photoshop-ийн Blend EP гэдэг ганцхан жижигхэн төлөвийг та бүхэн зааж өглөө. Photoshop-д иймэрхүү маш олон төлөвүүд байгаа. Нэг үржил нь мэдээд авчих юм бол та бүхний Photoshop дээр ажиллах чадвар бас маш хурдтай бас чадварлаг болох байгаа. За Blend EP бас маш олон зүйлээр ашигладаг байгаа шүү. Би дараагийн хичээлээрээ та бүхэнд бас баагаар тайлбарлаад зааж өгөх болно. За бичлэгээ дуусны үхэнд маш их баярлалаа. За тэгвэл бүгдээрээ дараагийн хичээлээр хамтдаа уулзцаая. Аньян. Та мэ бүжээ